Сайн бацгаана уу? Тооны гайхамшигтай хамт байгаад баярлалаа. За өнөөдөр хэдүүлээ ямар тооны талаар ярилцах вэ гэхээр 3 тооны талаар ярилцсан. За 3 тооны одоо хэв шинж нь ер нь бүтээлч байдал, харилцаа, баяр баясгалан илэрхийлдэг. За тэгээ байглаасаа уран сэтгэгч үгээрээ, инээ дээрээ санаагаараа бусдад нөлөөлдөг. Тэгээ ер нь бол орчин тойрныхоо уур амьсгалыг маш гоё гэрэлтүүлж өгдөг ийм одоо тоо. Тэгээд ер нь бол 3 тоо өөрөө маш гоё бүтээл сэтгэлгээтэй байдаг учраас ер нь бол яг гайхалтай одоо бусдыг эвлэрүүлэгч, бусдын одоо юу гэдэг тийм уйдгартай гунигтай одоо байгаа байдлыг яриагаараа инээ дээрээ одоо гэрэлтүүлж өгдөг ийм одоо хүн байгаад байгаа. За тэгээд ер нь бол одоо яг таны 6 тоон дотор 3 тоо хэрвээ байгаа бол юуг илэрхийлдэг вэ гэдгийн талаар ярилцъя. За таны дотоодын тоо буюу сүнсний тоо чинь одоо 3 тоо байвал та ямар үед аз жаргал тайван байдлыг мэдэрдэг вэ гэвэл бусадтай харилцаад инээж хөхөрч байх үедээ за бусдад үзүүлбэр үзүүлж одоо тайзан дээр ч байт юм эсвэл одоо олон түмний урд ихтгэл үнэмшилтэйгээр ярьж байхдаа за эсвэл одоо ном зохиол одоо бүтээлчээр гоё бичиж байхдаа тэр нь ингээд ийм өөрийнхөө бүтээлч санаануудыг онцгой байдлаар бусдад түгээж байхдаа урам зоригтой аз жаргалаар дүүрэн байдаг. Тэгээ ер нь бол ингээд бусдад хүмүүстэд айгүй тийм зөвлөгөө өгөх дуртай. Тэгээ бусдад хүмүүс төр зөвлөгөөгч нь дагаад тэгээ таны хэлснээр хэрэгжүүлж байх үед та айгүй тийм аз жаргалтай одоо байж чаддгаа. За тэгээд ер нь бол ингээд өөрийнхөө ботсон шилдэг санаагаа ажил хэрэгийг болгож байхдаа тэгээ амьдралд илүү ил гаргаж ирж байхдаа одоо ер нь бол жоохон удаан байх гэдэг. Яагаад гэх юм бол одоо тэг ингээд нөгөө одоо ингээд нэг юм цаанаасаа бүтээлч гоё юм санаа одоо урам зоригоор тэтгэдэг ийм мөртлөнгөөсөө одоо бас өөр өөртөө итгэл үнэмшил байхгүй ч юм уу сул дорой дотроо мэдрэмжтэй байхаараа эндээсээ одоо асуудал үүсгээд явдаг байх нь л дээ. За таны ер нь бол гадаад байдлын тоо буюу одоо хувь хүний тоо чинь 3 тоо хэрвээ гарсан байвал та бусдад юу гэж одоо харагддаг вэ гэхлээр бусдад тийм гойж гангалах дуртай. Тэгээд ер нь бол өөр өөртөө их анхаардаг юм шиг харагддаг. Тэгээд ер нь бурхнаас өгсөн тийм харилцаа холбоо сайтай ер нь бол юм хөвгчлөлтэй одоо хүмүүс байдаг учраас хүмүүст айгүй тийм одоо ямар нэгэн ямар нэг зүйлийг ярихдаа тийм нэг мааз яриа оруулж иж юм хошигнол оруулж иж ярьж ингэж хүмүүсийн одоо анхаарлыг татдаг юм гаднаасаа юм хөнгөн жанрын ерөнхийдөө харагддаг. Тэгээд айгүй тийм хөвгчлөлтэй нийтж тийм авьяастай гэж харагддаг. За хувь тавилангийн тоо хэрвээ таних 3 тоо гарсан бол энэ нь бол юу гэдэг вэ гэхээр ер нь бол ингээд 35-аас дээш наснд одоо яг энэ 3 тоо идэвчээд ирэхлээрээ таны ингээд нээлттэй байгаад өгөөч өөрийгөө хүндэлсэн өнцгөөс дуграад өгөөч яриад өгөөч гэдэг зүйлийг одоо гаргаж ирдэг. Тэгээд амьдралд нь ерөөхдөө нээлттэй байгаад өгөөч яриад өгөөч гэгээд ингээд шахаж шаардаад ч гэдэг юм уу те энергиэр ерөөхдөө таныг ингээд орчлын ертөнц шахалаар та тэн дээр нэг өөртөө итгэл үнэмшилгүй одоо ярих дурггүй бусдын ингээ ардуур орох дуртай иймэрдүү зүйл байх юм бол ерөнхийдөө нэг уналт босолт гэдэг зүйлүүд ерөнхийдөө тохиолддог. Эндээс сэтгэл санаагаа бунж болохгүй ерөнхийдөө за надад ерөнхийдөө орчлын ертөнц намайг илүү өөрийгөө хүндэлсэн талаас нээлттэй байгаад өгөөч дуграад өгөөч гэдэг зүйлийг одоо миний амьдралд оруулж ирэх гээд надад ийм хүн болоод нөхцөл байдал учраад байгаа юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд ер нь бол ингээд хувь тавилангийн тоо одоо өөрийнхөө авьяасаар хүмүүсийн сэтгэлийг баясгадаг гэдгээ ерөнхийдөө ойлгож мэдрэх юм бол энэ хувь тавилангийн тоо буюу 3 дахь тоо маань гоё одоо идэвчиж өгч таны амьдралд сайн сайхан зүйлийг оруулж ирдэг байх нэ. За төрсөн өдрийн тоо бол ерөнхийдөө төрөлхийн авьяас чадварыг бэлэгддэг. Тэгээд хэрвээ таны төрсөн өдрийн тоонд чинь 3 тоо гарч ирсэн бол ер нь та цаанаасаа бурхнаас ямар одоо авьяас бэлгийг одоо тээж төрсөн бэ гэхээр ярих чадвартай, бичих чадвартай одоо ямар ч зүйлийг гоё ингээ шинийг санаачлаад бүтээх чадвартай тийм байглаасаа төрчихсөн байдгаа. За 5 дахь тоо буюу амьдралын зорилгын тоо чинь 3 тоо гарсан буюу бүх төрсөн он сар өдрүүдэд хооронд нь нэмээд нэг оронтой тоо гарахад тэр маань 3 тоо гарсан тохиолдолд яасан бэ гэхээр 3 тоотой хүмүүс нь ерөнхийдөө одоо хэлээд тэртээ өөрийгөө хүндэлсэн, үнэлсэн өнцгөөс дугарч ах ёстой. За тэгээд ер нь ингээд нэг юм гой нээлттэй хүмүүс байгаад байдаг. Гэтэл 3 тоотой хүмүүс ерөнхийдөө хизээ одоо ингээд нэг жоохон дуугаа болоод ингээд хаагдаж богдчихдаг гэхэлэр ер нь ингээд нөгөө багаас багдан тохиолдсон ямар нэгэн үйл явдал тэр хүнийг ингээд одоо сэтгэлийн шарах гэдэг зүйл
одоо чи одоо ямар их зүйлийг мэддгийг дугаа байж гэдэг юм уу, яасан их юм ярьдیں۔ Чимээгүй байж гэдэг юм уу, иймэрдүү зүйлээс ерөнхийдөө дотгошоогоо дуугаа олцсон ийм зүйл байдаг учраас ерөнхийдөө одоо амьдралын зорилготой 3-ын тоотой хүмүүс ингээд дотгошоогоо болцсон байгаад идэг. За тэгээд ер нь бол амьдралын зорилгын тоо хэрвээ та одоо амьдралын зорилгонд чинь 3 гарсан байл 3-ын тоог ер нь шүтэж яваарай, азийн тоо гэж бодож яваарай. Аль болохоор 3-ын тоог одоо амьдралдаа тий ашиглаж явж чадах юм бол танд Аз, Од тэгэл одоо бүхий сайн сайхан зүйлүүд ирэх бүрэн боломжтой шүү гэж хэлмээр байна. За ер нь бол зан аран шингийн тоо буюу өдөр тутмын ерөнхийдөө та ямар одоо зан аран шинтэй байдаг вэ гэхээр одоо таны зан аран шингийн тоо 3 гарсан байвал ер нь ийм эерэг, тийм яриасаг, хөвгөлтэй одоо ийм зүйл байгаад идэг. Тийм ер нь бол ингээд одоо хүмүүс тэгж харагддаг байх нь л дээ тий. За тэгээд ер нь бол ингээд 3-ын тоотой хүмүүс айгүй гоё тийм сурсан мэдсэн зүйлээ бусдад заадаг, ярьдаг, тэрийг одоо хүмүүс ингээд амьдралдаа хэрэгжүүлсэн одоо байвал илүү одоо урам зориг авч явах гэдэг бол бас л ялгаагүй 3-ын тон дээр ингээд шалгуур үзүүлэлт гэж байгаад байдаг. Чи өөрийгөө хүндэлсэн, үнэлсэн өнцгөөс ярьж чадчихэв үү те гэд ийм одоо шалгуур үзүүлэлт байнгут энэ шалгуур үзүүлэлтээ бүдрэнгүүтээ тооныхоо буруу талд гарангуудаа 2 төрлөөр илэрдэг. Нэг нь болохоор хит яриасаг одоо болчдөг. Тэг ингээд одоо хүмүүсийг залхаадаг хэмжээний одоо тийм ингээл ямар ч тийм үнэлсэн хүндэлсэн ч юм өөрийгөө тийм өнцгөөс ярихгүй ингээл юу ч хамаагүй ингээ ярьдаг төрлийн нэг юм байгаад одоо тооныхоо буруу талтаа гарсан байдаг. Нөгөө 3 буруу талтаа гарсан 3-ын тоон болохоор хит дууга болцсон байгаад байдаг. Тэгээд хит дууга болцсон байдлаасаа үүдээд ерөнхийдөө нөгөө өөрийнхөө тэр гоё өөрөөс чинь гарч ирж байгаа тэр авиас чадвар гэдэг байгаа зүйлийг те ил болгож гаргаж ирэхгүй, бүтээлч гоё санаа гарч ирэхгүй, тэгэл сурсан мэдсэн зүйлээ бусдад зааж одоо ярихгүй тэгэл за надаар дутуу гэж те гэдэг тийм өнцгөөс өөрийгөө ерөнхийдөө дотгошоогоо дууга болгоод ингээ хаачихлаар ер нь бол биен дээр маш их илэрцүүд гардаг. Тэр одоо бамбайн одоо ямар нэг өвчин те эсвэл одоо хоолойны өвчин, ангийн эсвэл одоо ерөнхийдөө нүүр одоо яг энэ нүүрний хэсэг буюу эрүү хүзүүгээр их юм гарах эсвэл одоо юу гэдэг биенийх нь хаа нэгэн газраар ер нь бол ингээд нэг юм идэ төрөвсөл ерөнхийдөө одоо гарахдаг ч гэдэг юм уу иймэрдүү зүйлүүд ер нь бол юу атгаа гарцсан байдаг. Мөн дээрэс нь юу ч нэ гэхэлэр 3-ын тоотой хүмүүс тооныхоо буруу талд гарчгаараа нэг зүйлийг эхлүүлсэн бол дуусгах чадахгүй ерөнхийдөө ингээд нэг юм туйлбаргүй одоо зантай. Тэгээд тэндээсээ болоод бүх зүйлийг уул нь хийж чадах тийм чадвар авьяастай заяагдсан мөртлөнгөөсөө ер нь бол ингээд яг ингээд хийж чаддсан уу гэхээр хийж чаддаг яг бүрэн төгс зүйл байдгүй. Хийж чаддгүй мүү гэхээр бүх зүйлийг ингээд чадаад идэг. Тэгээд яг энэ нөгөө нэг нас ахих тус манаа ер нь яаж илэрдэг вэ гэхээр ямарваа нэгэн зүйлийг яг барьж аваад яг эцсийн үзэж хийгээгүйгээсээ болоод ерөөхдөө ингээд нөгөө нэг ингээл ямар нэгэн амжилт байхгүй тэгэл нэг юм би тэгдэгч байсан ингэдэгч байсан гэдэг иймэрдүү зүйл одоо байгаад байдаг те ямар ч нэг амжилтгүй ингээд байцсан байгаад байдаг учраас аль болохоор 3-ын тоо хэрвээ таны тоон 6 тоон дотор чинь багтаатай байх юм бол яаж ийнэ гэхлээр өөрийнхөө дуртай зүйлийг бүр олоод тэр олсон зүйлээрээ ерөөхдөө тууштай гоё ингэж хөдөлмөрлөж тууштай гоё явж амжилт одоо бүтээлээр дүүрэн амьдраасай. Тэгэхгүй бол юу гэж үнэ гэхээр ямар нэгэн зүйлийг ингээд одоо мөнгөний төлөө ч гэдэг юм уу дургуй зүйлээ хийгээд эхлүүлчихээрээ та туйлбаргүй туушгүй байх гэдэг. Тэгээд ямарваа нэгэн зүйлийг одоо эцсийн үзээд оргилд нь гарахын тулд унаж бүдрэх юм амьдрал зөндөл байгаа ч гэтэл яаж үнэ гэхээр 3-ын тоотой хүмүүс нөө дургуй зүйлээ хийхлээрээ бүдэрч унахлаараа за энэ угаас надад тохирохгүй юм байна гэд ингээд юмыг ингээд сэглээд хаяад явцдаг юм жоохон сул талтай учраас одоо энэ дээр аягуулсан анхаарах хэрэгтэй. Харин дуртай зүйлээ нэг олоод авцсан хүн ингээд бүдэрсэн ч тэр бүдэрсэн газараасаа шороо атгаад илүү би одоо энийг сайжруулж хийх хэрэгтэй юм байна гэдэг урам зоригийг аваад ингээ гоё явдаг ийм зүйл байдаг учраас аль болохоор өөрийнхөө дуртай зүйлийг одоо олоосай гэж одоо хэлмээр байна. Тэгээд 3-ын тоо гэдэг зүйл таны тоон дотор байгаад та энэ мэдээллийг бүрэн дүүрэн одоо тайлбарыг эмх цэгцтэйгээр одоо шивүүлж авч болно. Шивүүлж авахыг хүсэх юм бол тооны гайхамшиг одоо хуудас руу чат бичээд тэгээд бүрэн тайлбараа одоо манайхаар шивүүлж авч болох нэ. За өнөөдөр 3-ын тооны тайлбар тань таалагдсан байх гэж итгэж байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.